дургүй байна. Өчигдөр манайд аюу зурагчин ирээд ийм Актимелийн бидний зураг авсан. Тэгээд зураг авахлын тулд энэ Актимелүүд өгсөн байгаа. Тэгээ Актимед ингээд дархлаа дэмждэг болохоор та нараас аваарай. Тэгээд Анжины тойр одоо ингээд бас нэг Актимел оролцуулаад ийм гоё хөгжилтэй асуултууд ингээд тавьсан байгаа. Энэ асуултыг бид хоёр мэдгүй. Тэгээд энэ асуултан дээр өөрөө уншаад ингээд хариулахаа. Тэгээд энэ Актимелуудыг ер нь Казахстан улсаас ингээд гаргаж авдаг байгаа. Тэгээд хэрэг та нараас ийм Актимел утгартай бол битэн шиг заас зүгээр нэг юм Актимел уухгүйгээр ингээ гой хөгжилтэй асуултанд нь хариулах юм уу хийж үзээрэй. За одоо бүгдээ хэлцгээе. За хайчлаа одоо хожигдсан нь явж яасан нь төрүүлж асуулт тааш. Нэг За нэгтэн хамгийн дуртай хийх зүйл яагаад? Миний хамгийн дуртай хийх зүйл бол зөндөө их байдаг. За ер нь бол би хамгийн дуртай зүйл зураг зурдаг. Яг бол нөгөө зураг зурхаар их одоо хүнд одоо өөр хүний мэдрэмжээр гоё санагддаг надад бол тэгээд дараа нь тэр зураг ингээ он сараад ингээ тавиад тэр зураг ингээ харахаар надад их гоё дурсамжтай санагддаг учраас би зураг зурх их дуртай. За одоо төгөө хэлчихье. Хэрвээ чи 1000 настайс бол яах бол яагаад 1000 настайсан бол одоо бараг дэлхийн рекордыг эзэлсэн гэдэг одоо ингээд баярлага айсан байхад яагаад вэ гэвэл одоо 1000 наст чинь бараг хинч хүрж байгаагүй тэр үед л хүрж исэн байх л тээ. Тэгээд одоо ингээд одоохондоо дэлхийн хамгийн их насалсан хүн 120 настай. Тэгэхээр 1000 нас насалсаа тэгэл дэлхийн рекордыг эзэлж тэгээд баярлалаа яасан. За миний хүссэн нэг улс руугаа аялах гэвэл хаашаа аялах вэ? Ягаад? За хүссэн нэг улс руугаа аялах гэвэл би Сингапур аялах их дуртай. Очиж Сингапурт их гой байлгууд, гой юмнууд байдаг. Тэгээ Сингапур ер нь бол явахыг их мөрөөддөг. 100 сая төгрөгтэй гэж бодвол юу хийх вэ? Яагаад? За 100 сая төгрөгтэй бол хамгийн түрүүнд бид одоо Анжина ингээд манай гэр бүл ч одоо ингээд Христэд итгэдэг. Тэгээд 11-ээр сууд бурхны одоо ингээд өргөл өргөнө. Тэгээд дараа нэг ээж авгаа баярлуулна. Нэг ямар нэгэн тартай нэг юм явуулна. Улсаар аялуулах юм уу тиймэрхүү зүйл хийнэ. За миний алдартай хүнтэй уулзах бол хинтээ уулзах вэ? Ягаад за жүжигчэнтэй уулзсан ягаад гэвэл би өөрөө жүжигчин болох мөрөөдөлтэй. Тэгээд ер нь бол кино Солонгос жүжигчин болох мөрөөдөлт учраас Солонгос кинонууд их үздэг. Тийм болохоор алдартай хүнтэй уулзвал гэвэл би жүжигчэнтэй уулзна. Өөрөө нэг амьтантай зүйлсэл яагаад? Өөрийгөө одоо ямар амьтантай зүйлсийг мэдхгүй байна. Ягаад гэвэл би одоо бараг нэг их амьтанд дуртай шин. За миний том болоод хэдэн хүүхэдтэй болох вэ? Ягаад? За би том болоод нэг олон хүүхэдтэй болно гэж боддоггүй учраас нэг юм уу хоёр гэж ер нь бол хүүхэдтэй болно гэж боддог. Дуртай амьтанд чинь юу вэ? Ганцлаг би чипсэн дуртай. Дуртай хоол чинь юу вэ? Ягаад? За миний дуртай хоол бол спагетти. Тэгээд доббуги 2. Би анхандаа доббуги бол дургүй байсан. Тэгээд сүлдээ эзээрээ тасаад амар их дуртай болсон. 24 цагийн турш унтахгүй чадахгүй. Ягаад? Чадна. Яагаад вэ гэхээр би 2 удаа тэгж хөдсөн. Дургүй амттан чинь юу вэ? Яагаад? За ер нь бол дургүй амттан гэж бараг байхгүй. Гэтэ би ер нь бол чихэр тийм
жихэр мэхэр чипс мипс унда мунда нэг уудаггүй амар их бүр яг амстан аваарэ гэвэл займаг л амар их авдаг. Үзэг дуртай кино чинь юу вэ? Яагаад? Үзэг дуртай кино би одоо Marvel-ийн кинод амар их дуртай. Яагаад гэвэл одоо ингээ Marvel-ууд чинь ингээ нэгдүгээр технологи авдаг, хоёрдугаар амар ингээ юмнууд нь амар гой харагддаг учраас тэгэхээр Marvel үзэх дуртай. Гэтэ нэг салбартай. Аль нь зохицод байгаа нь мэддэг. За дуртай хүүхэлдэйн кино чинь юу вэ? Яагаад? За би ер нь бол надад нэг дуртай хүүхэлдэй кино гэж яг өөр таалагдсан л хүүхэлдэй киногоо ер нь бол дахин үздэг. Энэ бүх хүүхэлдэй кинонд л дуртай. Том болож ямар мэрэгчлэлтэй болохыг хүсдэг вэ? Яагаад? Эрдэмтэн болохыг хүсдэг. Яагаад вэ гэхлээр одоо юу гэх одоо ингээд математик дээрээ сайн гэхээсээ илүү юм шинжлэх ухааны зүйл дуртай. Тийм болохоор эрдэмтэн болохыг хүсдэг. Том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Яагаад? За том болоод жүжигчин болох мөрөөдөлтэй. Гэтэ Монгол улс биш Солонгос улсын жүжигчин. Яагаад жүжигчин болох мөрөөдөлтэй болсон бэ гэвэл би багтаач вэ одоо энэ насн дээр ч кинонууд амар их үздэг. Хүүхдийн киноноос илүү. Тийм болохоор ер нь тийм кино үзээр агаад нөгөө тийм жүжигчин болох одоо тийм хүсэл мэн ингээд юу ясаргаал ингээд ер нь бол жүжигчин болох мөрөөдөлтэй болсон доо. Төрс өдрөөрөө ямар бэлэг авахыг хүсэж байгаа вэ? Яагаад? Тэгээ 3 бэлэг гэх юм уу? 1-р ямар нэг шинжлэх ухааны ингээд тэнэн мэдэх юм. 2-р лего авах гэсэн. 3-р эрдэмтний хэрэгслийн тоглоом авах гэсэн. За чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? Ягаад? Чөлөөт цагаараа дуу сонсох дуртай, зураг зурах дуртай, ном унших дуртай. За тэгээд бас ер нь тэгэл яг юм төсөж үзэх их дуртай бас. Сан дээр очиж юу хийх вэ? Яагаад? Саран дээр очиулсууд тарилангийн талбай. Яагаад вэ гэвэл одоо ингээд саран дээр ингээд очлоо гэхэд манай өлөг маань эвдэрлээ. Ингээд засаг гэхлээр ингээд хэдэн хоног болж магадгүй. Тийм болохоор хоол хүнс төглөөлөхөд тулд хамгийн түрүү тарилангийн талбай юм гэж өөрөө боддог. Гунигтай үедээ юу хийх дуртай вэ? Гунигтай үедээ ер нь гунигсандаа уурсандаа ер нь бол үедээ дуу сонсох их дуртай. Дуу сонсоход намайг ингээд тайвшруулдаг. Хүн болгоны хөвөлтөө. Монголынхаа ямар газар руу явахыг хүсэж байна вэ? Яагаад? Би Монголынхаа Алтай там бавд гэдэг оол руу очих юм. Алтай. Ерөнхийдөө баян үлгэн. Яагаад гэвэл би уулан дээр дуртай ач. Төрс өдрөөрөө ямар бэлэг авахыг хүсэж байна вэ? Яагаад? Төрс өдрөөрөө ер нь бол топ модель гэдэг нэм зураг зурдаг бол нэг тэмдэглэлийн төтрүүдтэй нэг та нар зарим мэдэх байх, зарим мэдэх байх. Тийм нь авахыг хүсдэг. За тэгээ нөгөөх нь лего ер нь авахыг хүсдэг. Авахыг хүсдэг гариг яагаад? Би бархас байдаг авахыг хүсдэг. Яагаад вэ гэхээр бархас байдаг дэлхийн шиг хэмжээтэй шуурга ордог гэж. Тийм болохоор тэрийг харах гээд ингээд бархас эдэд очих хүсдэг. Монгол орныхоо юугаар бахархдаг вэ? За би Монгол орныхоо юугаар бахархдаг вэ гэхээр Монгол орныхоо би одоо юугаар нь гэвэл тийм гоё
Манай Монгол улс чинь тийм амар гоё тийм үзэсгэлэнтэй, гоё гол устай, уултай. Учир би ер нь бол гоё Монгол улсад төрсөндөө их баярлагдав. Тэгээд одоо миний асуулт дуусчлаа. Бүх асуултад нь хариулцгаа. Миний ч гэсэн бүх асуултанд ингэж хариулаад дуусчлаа. Хэрвээ та нарт таалагдсан балаас ингэж үзээрэй гэж зөвлөмөр байна. Их сонирхолтой хөгжилтэй юм байна. Тэгээд лайк дараарай. Subscribe дараарай. Гэртээ байгаараа маска зүгээрээ гараа угаагаарай. Баяртай.